Сайн байна хүндэт харагшид танай харалдан манай сагдам жолго студисо грылмажик Долмиева. Жабартайхан убулны өнгөрж халтитайхан хабарна ирва тихэдэ дулаан болохо уйды хашиг хэрэгэлдэг юмда тихэдэ хашигай халдабар төвшөнхөө яажа хэрэгэлхэд тухай хорихо манай студида Эльшар буряд улсай арик сыбры сахилгын ба халдабар төвшөнхөө хэрэгэлгэн тубай мөргөжилтэн Елбакова Димит Алексеевна. Студия сомны Эльшар сайн байна. Мөргөндэ. Зэнэн түрүүн хороод өгöd та энэ өнөхөр хүйтэн цаг өнгөрөхөд дулаан боломжсорло хашиг хэрэгж эхэлдэг юмда тийхэд хашигуудаа янз тийхэд ямар байдаг ба хашингэд хүнгээд халддаг байна гэж шүү юм уу өвшөнд хүнд өвшин болдог юмда сааштай тийхэд тренд тухай хороод өгд. Нөө өвөлнө өнгөрж дулаан болж хабар ирж хашиг уже хэрэг мөн дөрөвшин хашигууд хазаалхан зан уже ошорнод тэмдэглэдэг байна. Тийхэд хашиг гişмнэ энэ олон янзын өвлийн өвшнэ гол зөөгшд болно. Хүнээ буйын өлөр мөндөд аюултай. Тийхэд энэ боррелиоз, рикетиоз, анаплазмоз, эрлихиоз гэх мөдөд тон аюултайны энэ хашигын энцефалит их эмчэгтэй тэд нэн болж хашигын энцефалит юм гэж бо яаж трен хамгаалах гэж юм гэж хорогдох юм. Тэд нэ хашигын энцефалит гэшин үнэнэ ойтай дулаан болгодан ойтайгаар халуурлагын аюул буй гэж хүн уюу үйдэ мэдэх байгаа угаатхтаа 1930-ад онд алыс дүрнэ зүгтэ зөөж ажил хөхие зөөж ерхэн олон зонсо на хатуу хартай өвшнэ дэлгэрэн тухай Москва руу бүжиглэн тэдэн хэдэнийн олнын нахабардаг байгаа тэд амиды үлхэн зонын өрөндөг буйтэй үлдэг байгаа тэгдэн 1937 онд экспедиция имхитгэж улс дүрнэ зүгрөө ошон байна тэгээд төрөшин хийнэ клишевэ гэж хашигын энцефалит илрүүлэгдэ тэгэхдээ ушо тэгэхдээ тэр сактал 2 жилээр туршдаг шүү вакцина бүтээгдэж өрдүн гэршилэгдэх юм байна серотерапиягаар арга харуулдаг юм байна тийхдэл энэ тайгын хашиг тэр энцефалит тараана гэж илрүүлдэг юм байна. За тийхэд бид улхан байна хашиг талын тийхэд тайгын гэд илгардаг. Тэрэн югээрээ бие ондоо гэж шүү. Манай улстай энэ хоёр янзын хашиг бий талын ба тайгын хашиг тэгээд энэ тэдний тоонын энэ сагаа дулдыдха на хабараа хин март апрель хахилэдлэ май хүчтэр талын хашиг ихэнхдээ хасдаг тэгээд май хахилэд энэ августын хөл болтер тайгын хашиг гэд байха тэгээд энэ август хаана сентябрь өнгөртөр бахав тэршие энершигээд хашигууд хасха тэдний тэд нимфнүүд нимфгэшмнэ өндөгөнцөө хай буухан жаахан хашигууд тэгээд энэ тайгын хашиг согор байгаа юм апта только ойсо буша бахавэ худо талар тож байха тайгын хашигны тож тэр өхөр малда халдадаг хашигууд биш тэд талын хашиг. За тэгээд хашигууд хотод дотор заримдаа дайралдаг тийхэд баз юм үтвлээ ариут хулгын нэг сүрүүлгэн тийм юм өгдөг. Харин ихэнхдээ ой тайгаар игээд эмгуудаар байдаг юм да тийхэд хаагур ихэнхдээ дайралдаг шүү. Манай болоятор улсаа бүхий дэвисхэр хашигын энцефалит гэж эндемична гэж тоологдсон хэ. Тэгээд энэ хашигтай хаана шаа уулзаж болох угаатгаад энэ ганц ой модор биш
хөдөө талаар биш бүхийдээ байха. Хөдөөлүүлдэг газарнууд хашиг гэж ганцхан ой модонцоо биш харин оян захаар хөдөө талаар даача зохлон дээгүүр хөдөөлүүлгийн газарнуудаар хөвбүй. Тийхдээ эсэнтэй дэнтэй дээгүүр баха өсөөн биш хашиг зонда мэ июньсо халяар хөдөлж авдаг зон бахан хазуулдаг тэр тийш ойхоо ершинэ ха. Тийхдээ дэнтэй эсэнтэй тэр баха өсөөн биш гэхдээ тэнд акроцитная обработка хүүлэх можно. Тийхдээ залха байгалийн гаржаа хүн хашигтай хазуулдаг биш. Нёдонд гэхдээ бүхий хазуулхан зоны хоорондоо 30%-ийн село городхоо гараашгүй байгаа. Зарим зон гэрхэж гарангүй хазуулхан байгаа. Жишээ нь гэхдээ нёдонд төрүүшин өвдөн хашигын цэвэлээр өвдөн хүн гэрхэ гараашгүй байгаа. Тэр хашигтай хазуулхны урд дүрийн нэг хөвүүний нохотё оймото гараад ирхэн байгаа. Тэгээд тэр хашиг тэндээ асраа гэж ойлгостой байна. Юунд хөдөө бүш ондоо арга байгаагүй да. Тэгээд бүхүүдээр олон зон хасуулдаг гэшхөө хөдөө нёдондны урд жилнүүд ямар хүнээ тоо олонгүй тийхэд хөлөгдөж байдаг авта хүнүүд хашиг болгоомжлож явдаг гэж. Нёдонд гэхэд тоонингээ 3915 хүн хазуулаад өмшинэ өмнөгд хандлаган байна. Тэгэд нёдонд урсамдны тоод ороход 2% их 2023 оны тоод ороход 9% их. Тэгэд Российн Федерацийн дунд зэргийн тоохоо 39% их үдэ. Жил их байдаг. Тэгэд энэ тооё 2 шие 3 шие дахин өдгөө хада алдуу болохгүй гэхэд зүв юунд гэхэд олон зон хашигтай хазуулаад тэр хашаага өөрөө гаргаж хаяад өмнөгийн эмхид ханддаг. Өвжил юухэдэ ханддаг. Тэгэд хашигтай хазуулахда нэн түрүүн яах хэрэгтэй вэ? Буй дээр хашиг олоохаагүй. Хэрвээ буй дээр хашиг олж яха. Тэр буйэрээ өмнөгийн эмхид хандах хэрэгтэй. Улаан өдөө дүтэ байгаа республиканская клиническая инфекционная больница өдөр хөнүүгээ хандахад болох районд байгаа хада тий районны цэрбэ хандах. Тэгээд зал хандах хэрвээ мөн энэ буйэрээ өмнөгийн эмхид хандах аргагүй байгаад өөрөө тэр хашаага гаргах яваатай байгаа тэр зоолдын тархиын залха гаргалцах хэрэгтэй шухала. Тэгээд гаргаад тэрнээ баха ямар шие хавхагтай ам хартас охид амидэгаар лабораторид тушаах хэрэгтэй. Юунд гэхэд энэ 3 өдрийн өнгөрөөд байхад хэрвээ тэр хашиг лабораторид хашигын энцефалит байна гэж харуулаа хандан 3 өдрийн өнгөрөөд противоклещевой иммуноглобулин авах гэж шухал ба өвдөггүй төлөө. Тэгээд хэдийш хашигын энцефалит хэрэглэлгэн тарилгатай байгаа тэр вакцинированный байгаа хада хамаагүйгээд биш бахал хандах хэрэгтэй. Юунд гэхэд энэ вакцины гэшмнэ ганцл хашигын энцефалит хамгаална. Тэрнээ ондоо боррелиоз, рикетиоз гэх юм нөө хамгаагүй нөө хандахадад нэ өмшнээ бүшижээгүйхэн зайлуулах болно. За тэгээд хашигтай дарилдаггүй төлөө яах хэрэгтэй. Гэрээ гарангүй байх ушаа баха гэрээ гараашгүй хүн рушээ янах юм да хазуунах юм да тийхэд ажихогштой хөлөгдөж байдаг харин тэгээд тэр юуин правилах юм гордорхох да тэрний хувьд л тэгээд заримдаа сахингүй байгаа юм авда намайха хашиг хазаггүй гэн юутэй явдаг тэгэхдээ ушоо дахин давтаад хөлнөгөд яаж буе сахих хэрэгтэй.
Ны дулаан болоход олон зон ны хөдөө гаржаа амарха даача ны зохнон юмдоо ашхада. Тэгдэ хашгаа илэр харагдахын төлөө сайвар ховсон хөмдөө хадэр. Утахан чэтэй самсамдод самсая өмдрөөгөө оруулаад өмдөнөнгөө төрийн нас тэр оямхрууга оруулаад тэгэл малгай пулаад зал хамдууд буе өөрөөгөө шие хажуудаа явхан хүний буе бэдгэрл шалгаж байх хэрэгтэй. Тэгэд аваад явхан гэрээ амитдэнга ноохо бахал харах хэрэгтэй. Тэгээд репеллент гэж байхаа репеллент аваж сасах хэрэгтэй. Газартаа ногоонцоо хууж байх хууж хөвтөж бүв байгтэй гэдэг үгтэй. Юунд бүхэд хашиг гэш дороо байдаг. Тэр зарим хүн модон дээр хондог гэж хандаг. Тэр буруу газартал байдаг гоо. Газартаа дороо дээшээ мөвжидэг. Тэгээд гэртээ ирэхдээ заалха хувсаа хэрээд дахин буе хош халгах хэрэгтэй. Хэрвээ хашаг олоо заалха өмнөгөн эмхидэ хандах хэрэгтэй. За тий өнөхөр нэг хэрэгтэй модель байна. Юунд бүхэд брэдл саж хошигтэйгт харжуу шагналуу байдаг юм да. Ингээд олондом дэсэл тараадаг эмхинүүдтэй. Тэгэхэд танаад өсөхөд амиттай ажихугшд ихэнхийдээ хасуулдаггүй гэж танаад өсөхөд гэрт рэшэ хотод байхан хүнүүд янахында гэртээ мисхэ нохой нин гэртээ байдаг юм да. Тэгэхэд төдөн зоо жасардаг бол нөгөө гэх. Тэт магадгүй нэг гэрээ амитад вообще улаан удаа хотш бүшша бүхий нэмэгдэрэ хам. Гэрээ амитад нохой уяаг нохой мисгэ үхэр олон зон үхэр бардаг хам. Тэний тугудар тий өнөхөр үхэр хоол халдадаг. Хоол асардаг зөөгшдөл болно. Тэгээд өшөө ондоо ханаа яах вэ ришэгэт хөдөө талаар гараад ирэхдээ нэгд жин хоёр жин амитад тэгэд өшөө юмар юм да. Халдахада болох гэж яа. Хүн хашгаа өдөвөн өвшин шуухал замын ягаад халддаг вэ гэхэд халдвартай хашагта хазуулхада халдаха. Тэгээд өшөө хөөрөлөөгүй ямааны хэрвээ тэр яман халдахан байгаа яман өвдөөгүй шахада үхэр мал яман юм өвдөөгүй шахада тэр халдахан хүнийн хөөрөлөнгө угаха хортой бахая тийм байж болха хөөрөлөнгө угаха баха халдаж болха энцефалит гэшээ юм. Тэгээд хэрвээ хашиг бариад нүсгэн гараараа бизлаа бахал халдаж болха. Юунд бүхэд гар дээр байх жаахан шархнууд бүү юм автай заримдаа тэгээд тэр нүсгэн гараараа бизлаад нүдэма бариаха бахал нүдэмар өгнө буюу тэр вирус орож үсгэх аргатай болно. За өнөхөр аюултай байна тийм үш я мен тийм юунгад жаамитэн гэж бахаар биш өнөхөр тэгэхэд ямар аюултай арганууд байна би юм. Тэгээд удаад их асуудал миний юм хотод дотор улс дотор ордорхоход обработка тийм үү сүврөөгөө хашингад болдог. Анхан цагта совет гөрөндөөшөө бүхий модон самолёдор ядап химикатар гэд обработкад ордог байм байгаа. Мөнөө дэн бүхий дөлхөө чидэггүй. Апрель май хахилээд манай центр гигиены эпидемиологии зоны суглардаг газарнууд парк, сквернүүд хөдөөлөлгийн газарнууд зунда хүүгдээ амардаг лагернүүдээ дэвсгэр хуу обработка гэж хашаг үгийхдэг хаа. Тэгээд дэнтэй сэнтэй даачнууд тоже хулхад болха. Аккредитная обработка хулхад болха. За тэгээд тарилга авдаг юм да хүн тийм үү рушэ хашигтай дайралдаг ууши хазуулаа тийм хүндөр өвдөх өгөнтэй. Тэгээд энэ тарилга тухай хороод өгöd. Тийм өнөө хашигын энцефалит тон лаб гэм хамгаалдаг гэш вакцина хай юм шүү ханагдаад тэгэхдээ гол төлөв шухал вакцины тарилхан гэж шухал арганы
намарха убулхо хилет тариулха хоёр дахь тарилга март апрель сатавят хашаага хэрхнээ уртэ 2 неделя тухай тариулах хэрэгтэй ха. Хэрвээ тариулаад байгаа хада мөнө бахал тариулаад түрүүшин тарилга бат хоёр дахь тарилга хар болоод аваад авахд болох ха. Тэгээд тэрмнэ тэгэд 1 жил болоод түрүүшин ревакцинаци тавих яваатай. Тэгэд цаашдаа 3 жилээ нэгдэхин давтар байх яваатай. Тэгээд бүгийн тэр иммунитет хэрэгэж. Тэгэд энэ вакцинахда дахин давтах энцефалит хамгаалах. 100% энцефалит хамгаалаа виш яа. Там 99% процент ха. Но 100% энэ хүндөх хөшөрхөө хамгаалах болно. Өвдөөшөө хүндөх хөшөрхөө хамгаалах болно. Парез, паралич гэх юм уу өхөлхөө тийм бори. Тэгээд хөөдгүүд та тарилга рушэ аймагархин юндол оронгоо аймага түбэ өмнөгөд хандах бол нөгөө чигтө улаан дохотын ар хогшод им тарилга авахын тулуу хашахандах хэрэгтэй. Тарилга авахын тулуу бүди байдаг газарнуудаа поликлиникнуудаа хандаж төлбөрийг өгөр авахд болох олон зөнд болох. Тэ аймагуудаар байхан зон баха өөрөнгөө тэр зэрбэд хандаж тавиулах аргатай. Сэчигэд хашигдах азуулганы улаар өвдөхөдөө хүндөр хөнгөн шие гэж байдаг юм да чигэд нэ югаараа ондоо тавь. Нэ өвшнээ хүнд хөнгөний олон юмноо дулдыдахаа тэгэд хүнээ буйын шадалхаа болохаа нэ хашигай өвшнүүдээ хүнд хөнгөний олон ушархаа болохаа хүнээ буйын шадалхаа болохаа ехүүгүү багаагүй вирус орохнохоо тоош болохаа тэр дөрөө врачтай хандаж им авнугу баха удаанчиг болж аваагүй гэж тоош тренхэ болохаа тэгэд хүн хашигтай хазуулаад энцефалидар например 2 неделя тухай болоод өвдөж ихвэх халдахан байгаа хада заримдаа 2 3 ший хоноод өвдөж ихвдэг заримдаа хараа ший болоод тэгээд тийхдээ заалхаа хандах хэрэгтэй гэж дахин давтах уу ха хөдөж вакцины авах шахада хандах хэрэгтэй өвдөхөгийн төлөө өшөж өгөх юмшин. За Димит Алексеевна хэнтэда манай дамжуулгад ирэн хэрэгтэй мүдэслэр хуваалданд на их баяртай банавча ажалдад намжилт хүсье буйдад нэнхэл үрээ тэгээд манай хүндэт харагчтай юнгаш хандах байна та. Энэ хүндэт телевизор харагшад нөхөөрөлдөөе харахандад баяраа хөргөөд дөрөнгөе хүснэ. Нэгээр дамжуулгамна зөрөө сэнгэр дэлгэсэд дахин улсатраа баяртай.